Сайн байцгаана уу гэхдээ өнөөдрийнхөө хичээлээр би танд бэлэг тэмдэглэлийн үг за хичээлийн маань зорилго болохоор бэлэг тэмдэглэлийн үеийн утга учирыг тань мэдүүлэх, Монгол уламжлалт бэлэг тэмдэглэлийн үг хэрхэн хадгалагдаж ирсэн юуг бэлэгддгийг тайлбарлана. За уламжлалт ёс заншлын үн цэнийг ойлгох, хүн бүрийн хиллэг ерөөлнө, нийгмийн харилцаанд эерэг нөлөөг харуулах, хүндэтгэл ерөөл дамжуулан зөв харилцааг төлөвлөх, зөв зохистой баялаг үг хэллэг ашиглан дадлыг төлөвшүүлэх, их хэлний гоо зүй, өв соёлын үн цэнийг таниулах, монгол хэлний өрмөц илэрхийлэл үгийн эерэг энергийг мэдрүүлэх болно. За бэлэг тэмдэглэлийн үг гэдэг нь монголчуудын сайн сайхныг бэлэгдэж өрөөж хэлдэг уламжлалт үг хэллэг юм аа. За төрөл англи нь болохоор нэгд зан үйлийн холбогдлолтой бэлтгэл тэмдэглэлийн үгс орно, хоёрт нь болохоор мал амьтны тухай бэлтгэл тэмдэглэлийн үгс орно, гуравт нь болохоор ачаал үсгийн бэлтгэл тэмдэглэлийн үгс тус багтцгаа. За зан үйлийн холбогдлолтой бэлтгэл тэмдэглэлийн үг нь болохоор цагаан сарын битүүлэг, цагаалаг, золголт хүүхдийн уулаг, дайх сэвлэг үргээх, шин дээл хувцсан хөмсөх, алс аян замд мордох зэрэг ордно. Жишээ нь цагаан сарын шинийн нэгэн мэдчилгээнд хуучин жил хангисарч, шин жил шилжирч, хөгшөд хөхөд хөрөстэй, төлөсүүлтэй, дааг далантай, бяруу булчинтай, торон бүхтэй, борлон хэрсэнтэй, он цаг тархан цатгалан сайхан шинж байна уу гэж хэлдэг. За мал амьтны тухай бэлэг тэмдэглэлийн үг нь болохоор нэлээд эртний үүсэл гаралтай байж болох амьтантай холбоотой бүхий бэлэг тэмдэглэлийн үгс арай хожуу үед гарсан байж болох мал сүрэгтэй холбоотой бэлэг тэмдэглэлийн үгс гэж байдаг. За жишээ нь морь ууж цаах буюу уралдаж байх үед нь хүлгэн хурдан хүүхдэн хөнгөн болог, муу хөлсөн гарч дуусаг, шар үсэн унаж дуусаг, үсэргээ цохиж амьсгаа задраг гэж хэлдэг байна. За ажил үйлийг өрөх бэлэг тэмдэглэлийн үг нь олгондоо барин давтагдаж тогтвортой хэрэглэгддэг бөгөөд тухайн ажил үйлтэйгээ шууд холбоотой байдаг. За эсгийж яахад болохоор бас ерөөлийн үг хэлдэг. Тэр нь болохоор төрийн эз төвтэй сайн болдог бай. Төрийн бие минь мөнх болдог бай. Хурганы нос хуруу зузаан, төлөвний наяс төв зузаан, далан гэрийн бүрээс бол далай ламын жавдан бол цагаан цаснаас хатуу дунд цагаан артай дурдан шиг энтэй болтугай гэж ерөөдөг. За бэлэг тэмдэглэлийн үгний хариуд нь болохоор тэр ерөөл бат оршиг ерөөлөөр болтугай гэж тогтдог гэж хэлдэг. За түнэлт нь болохоор за иймээс бид хичээлийн зорилго маань бүрэн биелж сурагчдад соёлын өвгөнд өдөр тутамдаа бэлэг тэмдэглэлтэй үг, эерэг үг хэрэглэж бие биендээ эерэг үг түгэж холбогдохыг ухамсарлан үр дүнтэй хичээл болсон гэж үзэж байна. За харалт халтуулсан сурагчдаа баярлалаа.